Саяны дахиад нөшөд дахиад сонссон ч бас их гоё мэдрэмж төрчлөө. Аав ээжийнхээ бахархлыг төрүүлж чадж байгаа маань. За төрсөн өдрийн баярын мэндийг. Баярлаа. Албан сайн уу? За. За юуны өмнө энэ хөө зузаахаа гэж цэцгийг хийсэн. За тэгээд энэ хөө баярын торт амт хийсэн. За тэгээд идэвхтэй зүйлстэй хамт хийсэн шүү. За гэр бүлийн хэр санаж байна? Ер нь санахгүй гэж. Гайгүй тасцсан. Анх ирээд л амар санаж. Тэгэл энд албандаа тасаад тэг гэр орноо ирэн. Арай гайгүй нэг санагалцах нь арай гайгүй бол энд тасаад байгаа юм л. Тэг гэрийнх нь бас найзах нь санаж байсан чинь тэг найзах нь бас арай гайгүй бол. Яг энд тасаад 6 сар болцоолох. Тэг шин санагалцах нь бол гайгүй болсон. За айлын том хөхт гэсэн. Тийм айлын том. За тэгэхээр хайртай аав ээж дүү нараас нь энэ гоо захиашсан. За тэгээд энэ захийг хайртай ээж нь биччихлгээсэн. Тэгээд миний хөө айлын том хөхт. За тэгээд миний бол айлын томын тэгээд дүүнраа үргэлж харж хандаж ээж аавдаа үргэлж тусалж ийм сайхан нэмжин сэтгэлтэй хүү маань ингээд өөрийн хүсэлтээр цэргийн албанд явсан. Тэгээд хайртай хүүдээ зориулаад их ч нэг сэтгэлийнхээ үгийг ингээд бичиж явуулъя гэсэн нэг одоо уншиж өгөхтэй. За сайн байна уу хайрт хүмүүн. Хүүдээ төрсөн өдрийн баярын мэндийг гэр бүлийнхэн зүгээс хайр дурлан хүргэж байна. Цэргийн албанд наягтай сайхан байгаа зүтэй хүмүүн. Хүүгээрээ бид бүгдээрээ маш их бахархаж байна. Эр хүний эрхийг эдэлж, үүргийг хүлээж, эх орныхоо манаанд нэр төртэй зогсож байгаа хүүгээ харах бүрд чээж минь омгоор дурж, хайр минь ундарч идэх юм шиг урмэн. Мэдээж ээж нь хүүгээ санаж, өгүүлж байгаа ч гэлээ. Өөрийн хүсэл сонирхлоо дагаж, эрэмгийн зоригтойгоор цэргийн албаа хаахаар шийдсэн тэр зоримог зангч нь ботхоор сэтгэл минь үргэлж тайван бас хүүгээрээ бахархал дүүрэн байдаг юм аа. Гэр бүлийнх нь бүгд сайн байгаа. Бид бүгдээрээ хүүгээ ирэх өдрийг тэсэн ядан хүлээж л сон. Миний хүү албаа нэр төртэй хаагаад эрүүл сарвал эр хүн болж төлөвшөж ирээрээ. Хүүдээ хязгааргүй хэр хайртай шүү. Үе олон нөхөдтэйгээ хайртай хүндэлтэй цэргийн албаасаа хаагаарай хүмүүгээд зяамга захиарсан. За тортын ани бүрийн тавьчих. За тэгээд энэ хүү захиаг насаа. Нэмэгүй. За тэгэхээр хайртай гэр бүлдээ юу гэж хэлмээр энэ бас сэтгэлийнхээ үг хэлэх болсон ч энэ хүү мэдлэгийг гэр бүлийнх нь ээж нэ гэсэн ята хүлээж байгаа. Тэгэхээр ээжтэй юу гэж хэлмээр энэ өнөөдөр бас ээжийнх нь хагад ээж алсан тэр гоё өдөр байгаа. Тэгэхээр юу гэж хэлмээр. Хайртай гэр бүлдээ хайртай шүү гэж хэлье. Ээжтэй бас зөндөө хайртай шүү. Нааг төрүүлж өсгсөн өдий зэрэгтэй болгосон аав ээжтэй бас зөндөө хайртай шүү гэж хэлье. Саяны дахиад нөшөд дахиад сонссон ч бас их гоё мэдрэмж төрчлөө. Аав ээжийнхээ бахархлыг төрүүлж чадж байгаа маань. Наа бас ингэж өсгснөөрөө бас ингэ надад бахархаад үүтэй шүүгээд хам үүтэй шүү надад бахархаж чадж байгаа надад их баяртай. Тэгээд бас дүүнрээ гэр бүл юмөө хойр дотныхаа бүх хүмүүсийг зөндөх санаж байгаа шүү. Удахгүй гүн очно гэж хэлээ. За найз охиндоо юу гэж хэлмээр. Найз охиндоо харин удахгүй очно жан тэр 6 сарын дараа. Ингээл нэг л мэдээ 6 сар өнгөрчлөө. Одоо тэгэл хоронхон зургийн ингээд 6 сар өнгөрчин. Очоод хамтдаа сараад хамтдаа амьдрнаа гэж хэлээ та. Айгуу баглаа сандардیں۔ Жаахан сандарчлаа. Одоо нэг цэргийн өдрөөр нь баярын өдрөөр нь ялангуяа төрсөн өдрөөр нь манайхаас ингээ хүүхдүүд нь мэдлэг ирээд байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр надад ирэх болов гэсэн бодол байсан уу? Ерөөсөө байгаагүй. Бас хол болохоор тэгээд үзсэн мэдгүй. Өс үзэж байгаа гэж бодсон. Чи арай ирээсээ зөндөө гайхал. Нэрнээс ирч байгаа таа гэдэг. Байгаагүйсэн чи. За баярлалаа. Тэгээд дүүдээ амжилт хүсье. Энэхүү сайхан цэргийн албаа нэртэй төвштэй хаагаад очороо тэгээд тань дүүхийн гэр бүл хийж хөрхөн дүү нартнаас
амжилт бүтээл, аз жаргал, баяр баясгал хүмүүний энэ орчлон туулж олох сайхан тэр бүгдийг дүүрэн байгаасай гэж хүсэж байна. За баярлалаа. За тэгэхэд амжилт. Баярлалаа. За. Эцэг нэртэй жанчны зэрэгөө